Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань ээлжид 5 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 5 дахь сэдвээрээ ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үе шатууд болон аргуудын талаар хичүүднэ үзнэ. За энэхүү сэдвийн агуулга маань гүйцэтгэлийн үнэлгээний үе шатууд, гарч болзошгүй нийтлэг алдаанууд, за гүйцэтгэлийн үнэлгээний аргууд юу юм 360 градусаар үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хичээе. За гүйцэтгэлийн үнэлгээний үе шатууд гэдэг нь нэгдүгээрт нь бэлтгэл үе шат гэж байдаг. Энэ маань ажилтнууд ажлаа бодиттой үнэлүүлэхийн тулд хийсэн ажлаа эмхэлж тайлан бичдэг. Харин хүний нөөцийн хэсэг эсвэл дээд удирдлага албан тушаал бүрээр үнэлгээний үзүүлэлт шалгуурыг боловсруулж ажилтнуудад үйл явцын талаар мэдээлж заавар зөвлөгөө өгч танилцуулдаг байгаа. За өөрөөр хэлбэл албан тушаалын ангилал бүрээр үнэлгээний үзүүлэлтүүд болон шалгуурыг боловсруулах шаардлагатай илтгэлийн болон үнэлгээний бланк бэлтгэн олшруулж түүнийг бөглөх заавар гаргаж ажилтнуудад танилцуулах, явуулах, хугацааг товлон батлуулах, шаардлагатай нөөцийг төлөвлөх, салбар нэгжийн удирдлагуудад зохион байгуулалт арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг аргууд юм аа. За өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийг тэдэн сарын тэдний дотор ийм шалгуурын дагуу ингэж та бүхний ажлыг шалгаж үнэлнэ гэдэг тодорхой хэмжээний зөвлөгөөг танилцуулгыг ажилтнуудад хүргүүлдэг байгаа. За харин энэ хугацаанд ажилтнууд ажлаа бодиттойгоор үнэлүүлэхийн тулд өмнөх үнэлгээнээс хойш хугацаанд өөрсдийн хийж гүйцэтгсэн ажлыг эмхэлж зэгцлэх, хийс ажлынхаа талаар тайлан бичих шаардлагатай бол зарим удирдах хүмүүс байгууллагаас урьдчилан үнэлгээ эсвэл тодорхойлолт авсан байх ирээдүйд хийх ажлаа төлөвлөж зорилгоо тодорхойлсон байвал зөвхнө. За өөрөөр хэлбэл ажилтнууд нь өмнөх 6 сараар хэрэг ажлын гүйцэтгэлийг үнэлж байна гэж бодвол нэгээс 6 сард хийсэн ажлынхаа гүйцэтгэлийн дараагийнх нь 7-оос 12 сард хийсэн ажлын гүйцэтгэлийг жилийн эцэстээ үнэлүүлэхийн тулд тухайн хугацаанд 6 сар буюу хагас жилийн хугацаанд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг тайлангийн бичиж зураг хөрөг авсрах гэмтээр бэлддэг байх нэ. За тэгвэл дараа нь үнэлгээний үе шат байна. За ирэх бүхий хүмүүс ажилтны нэг бүрийн ажлыг нь үзэн шалгаж, шаардлагатай тохиолдолд шалгалтууд авна. Үр дүнд ажилтны түвшний талаар шууд удирдлагатай ярилцсан. За энэ ярилцлагыг элен далангүй цаг хугацаа, нөхцөл байдлаа тааламжтай орчинд явуулбал хоёр тал санал бодлоо чөлөөтэй илэрхийлж тохиролцол цаашид сөрөг үр дагавар гаргахаас сэргийлж чаддаг. Өөрөөр хэлбэл үнэлгээгээр хийхээр албан ёсоор томилогдсон эрх бүхий хүмүүс ажилтны нэг бүрийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг нэг хүрчлэн үзэж шалган шаардлагатай бол тэдний мэргэжлийн бэлтгэлийн талаар шалгалтыг авдаг. За энэ үе шатанд үнэлгээ хийх чинь ажилтны ажлыг үнэлэхдээ тухайн ажлын байрны шаардлагыг эсвэл тусгайлан бэлтгэсэн үзүүлэлт шалгууруудыг удирдамж болгодог байгаа. За түрүүний бэлтгэл үе шатанд өгөгдсөн тэрхүү мэдээллүүд болон ажилтнуудад өгсөн зааварчилгааны дагуу энэхүү үнэлгээ хийж байгаа. За мөн үнэлгээний явцад уг ажилтнтай болон түүний шууд удирдлагатай ярилцаж ажилтны ажлын гүйцэтгэл болон мэргэжлийн түвшингийн талаар харилцан ярилцаж санал бодлоо чөлөөтэй солилцсон үр дүнгийн зөвшөлдсөж эцсийн байдлаар гарын үсгийг зурж баталгаажуулдаг байх нэ. За ингэж ярилцлага хийх нь үнэлгээг үнэн бодтой болгох, үр нөлөөг сайжруулахад чухал ач холбогдолтой. Харин ярилцлагыг элен далангүй цаг хугацаа, нөхцөл байдлын тайламжтай орчинд явуулбал мэдээж хоёр тал санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн харилцан ойлгоцоход төхөнтэй байдаг талаар үзсэн. За мөн ярилцлагын үр дүнд гарах шийдвэрийг хоёр тал бие биедээ тулган хүлээлцэх байдлаар биш, аль болохоор харилцан ярилцаж тохиролцсны үндсэн дээр гаргавал сөрөг үр дагавар төрхөөс урьдчилан сэргийлдэг. Үнэлгээний явцад болсон бүх үйл явц болон ярилцлагын талаар илтгэх хуудсанд бичдэг. За бүрэн үнэлж дуусны дараа үнэлгээ хийгч тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг гаргаад дараашны удирдлагад танилцуулж эсвэл хамт олонны хурлаар хэлэлцүүлэн тэдний санал бодлын тусган эцэслэн дүгнэлтийг гаргах боломжтой байдаг. За гуравт нь үнэлгээний дараах үе шат гэж байдаг. За үнэлгээний эцсийн дүнд тулгуурлан
тухайн ажилтан албан тушаал дэвшүүлэх үү, бууруулах уу, за цэргийг нь одоо нэмж олох уу, эсвэл одоо шаардлагатай холбогдох сургалтанд хамруулах, мөн одоо шагнал жамшуулах, шагнал хөлсийг өөрчлөх зэрэг арга хэмжээг удирдлагын зүгээс авдаг. Өөрөөр хэлбэл ажилтны ажлын гүйцэтгэлийн болон мэргэжлийн төвшингийн үнэлгээний эцсийн үр дүгнэлтэд тулгуурлан албан тушаал дэвшүүлэх, зэрэг дэвшүүлэх, мэргэжлийн зэрэглэл нэмэх, эсвэл бууруулах, за зохиогчдны сургалтанд хамруулах, цалин хөлсийг өөрчлөх зэрэг арга хэмжээг захиргааны зүгээс авдаг байна. За мөн байгууллагын хэмжээний нэгдсэн үр дүн гаргаж, захиргааны болон удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гарсан нийтлэг алдаа дутагдлыг нь хэрхэн сайжруулах талаар зөвлөмж эсвэл холбогдох хүмүүст одоо өөрөг талбарыг өгдөг. За ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ аль болох нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлах нь үнэлгээний явцад гарч болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлж, ажилтнууд үнэлгээний эцсийн үр дүнд сэтгэл ханамжтай байх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. За мөн үнэлгээний явц үр дүнгийн талаар бодиттой мэдээллийг ажилтнуудад албан ёсоор өгч байх хэрэгтэй байна. За тэгвэл үнэлгээний явцад одоо гарч болзошгүй зарим нэг нийтлэг алдаанууд байдаг. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд дараах алдаанууд гарч болзошгүй гэж үздэг. За нэгдүгürt нь өрөөсөл хандаж тогтмол нэг маягийн үнэлгээ өгөх. За анхны удаагийн үнэлгээгээр гүйцэтгэл нь сайн байсан бол цаашид сайн. Муу байсан бол цаашид муу гэж хандах нь иймэрхүү хандах тохиолдол практик дээр цөөнгүй байдаг. Гэтэл ямар ч хүн тодорхой нэг ажлыг тааламжтай нөхцөлд сайн гүйцэтгэдэг болохоос биш. Энэ нь бүх ажлыг үргэлж сайн гүйцэтгэх нь гэсэн үг биш гэдгийг одоо ямар ч санаж байх нь зүйтэй. За тааламжтай нөхцөл буюу тухайн ажлын орчин нөхцөл одоо тааламжтай байгаа тохиолдолд мэдээж одоо ажлын гүйцэтгэл сайн байдаг. Тэрэнд муу байвал одоо тэр нь бас мууддаг. Тийм болохоор нэг хүн хэрвээ анхандаа сайн байсан бол үргэлж сайн байна гэдэг одоо юм биш. Сайн байхдаа муудч болно. Муу гүйцэтгэлтэй байсан бол дараагийн удаа сайжирсан байх боломжтой байдаг. За мөн хэд зөөлөн ханддаг. Зарим үнэлэгчид үнэлгээнд зөөлөн хандаж аль болох өндөр оноо баал тавих ийм тохиолдол гардаг. Энэ нь үнэлгээний одоо ач холбогдол мөн чанарыг алдагдуулдгийн зэрэгцээ сайн ажилтнуудын уран зориг идэвхийг буурахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл зарим хэсэг нь сайн ажиллаад одоо зарим нэг ажилтнууд үнэхээр одоо хариуцлага муутай муу ажиллаж байхад ижил төвшөнд авчид үнэлждэг. Үүнээс болж сайн ажилтнуудын уран зориг нь буурдаг. За дундыг барих. Үнэлж байгаа ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн нэг бүрчлийн ялгаж авч үзэхгүйгээр нийтэд нь дундаж үнэлгээ өгдөг. За энэ нь дээрхийн адил мөн сургууль дагаа явуулна. За нэг шинж тэмдэгтээ тулгуурладаг. За ажилтны сайн гэсэн нэг шинж тэмдгээр нь жишээд бусад үзүүлэлтийг нь хавтгааруулан үнэлэх явдал гардаг. За үнийг мөн хараа авч үзэх хэрэгтэй гэж байна. За шинэхэн сэтгэлээр ханддаг. Хамгийн сүүлд хийсэн ажил буюу хамгийн сүүлчийн үнэлгээний үр дүн баримтлан үнэлэх нь одоо практик тохиолддог. За үүнээс зайлсхийх ёстой хувийн үзмжээр хандах. Үнэлэгчид зөвхөн өөртөө таалагддаггүй шинж бусдад байгааг олж мэдснээр одоо үнэлгээг дээшлүүлэх эсвэл бууруулах явдал цөөнгүй байдаг. За хамтран ажилладаг үзэл бодол нэгтэй найз нөхөдтэй өндөр үнэлгээ өгөх нь шударга бус зүйл юм. За анхны сэтгэлээр хандах. Тухайн ажилтан үнэлэгчид анхнаасаа ямар сэтгэл төрөөсөөс хамаарат ажлын гүйцэтгэлийг бодит бусаар үнэлэх юм хандлага байдаг. За энэ тохиолдолд ажлын гүйцэтгэл нь хичнээн сайн байсан ч түүнийгээ ярьж тайлбарлаж чадахгүй байх, сандрах, цаг хугацаанаас оцрох, уйдлах зэрэг нь ялангуяа гадны болон одоо шинэ үнэлэгчид бүтлгүй ажилтан гэсэн сэтгэлийг төрүүлдэг байна. За ийхүү дээр дурдсан болон бусад гарч болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлэх, зайлсхийх, үнэлгээг үнэн зөв хийхин тулд үнэлэгчдийг зөв сонгох, аргаа оновчтой тодорхойлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийг одоо үнэлэх аргаа тодорхой болгосны дараа тэдгээр одоо ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг хэнээр одоо үнэлүүлэх вэ гэдэг тэрхүү үнэлэгчдийг зөв сонгох хэрэгтэй байдаг байна. За ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хэд хэдэн аргууд байдаг. За үнэлгээний одоо бүх харьцуулах аргын үед нэг ажилтны бодит ажлын гүйцэтгэл бусдынхтай харьцуулагдаж хамгийн сайнаас нь эхлэн зэрэглэн жагсаадаг. За харьцуулахдаа үнэлэгч нэгж тасаг эсвэл одоо тасаг бүрээс сайн муу гүйцэтгэлтэй ажилтнуудыг сонгон авч хооронд нь харьцуулт хийж зэргэлдэг байгаа. Ихэвчлэн эдгээр аргууд нь ерөнхий гүйцэтгэл дээр үндэслэдэг бөгөөд энгийн болон одоо оноогоор зэрэглэх мөн хасалсан харьцуултын аргуудыг багтаадаг байна. За энэ дотроо харьцуулж зэрэглэх арга, зорилгод тулгуурласан арга мөн тоон болон чанарын үнэлгээний аргууд гэж байдаг. За харьцуулан зэрэглэх арга дотроо
энгийн зэрэглэх арга, хассан харьцуултын арга, оноогоор зэрэглэх арга гэж ангилагддаг. За зорилго тулгуурласан аргад зорилгоор удирдах үнэлгээний арга, хариуцлагын төвүүдээр үнэлэх, за мөн ажлын стандартын арга байдаг бол тоо болон чанарын үнэлгээний аргад нь эсээ бичих арга, онцгой нөхцөл байдлын үнэлгээ, хяналтын хуудас, график үнэлгээний арга мөн зам байдлаар үнэлж зэрэглэх гэх мэтийн иймэрхүү аргуудаар ажлын гүйцэтгэлийг үнэлж болдог байна. За тэгвэл бүгдээрээ дэлгэрэнгүй авч үзье. За харьцуулан жишг аргууд байгаа. За үүнд эхнийх нь энгийн зэрэглэх арга. За энэ арга нь нарийн судалгаа шаарддаггүй. За ажлыг нээлмэл цогц байдлаар авч үздэг бөгөөд 2 болон түүнээс дээш одоо ижил төстэй ажил гүйцэтгэдэг хувь хүмүүсийн гүйцэтгэлийг хооронд нь харьцуулаад тэдний гүйцэтгэл эсвэл албан тушаалынхаа үндэс нь ач холбогдлоор нь зэрэглэн жагсаадаг. За хэрвээ олон ажлыг үнэлэх бол хамгийн чухлаас нь эхлэн төвөрлөн жагсаалтын ихэнд одоо байрлуулан бусад ажлыг эдгээртэй жишг замаар зэрэглэлд оруулан жагсаадаг. За энэ мэтэр байгууллагын бүх ажил албан тушаал үн цэнийхээ дагуу жагсаагдаж гарна гэсэн үг. За жагсаалтыг одоо үндэслэн ажил эсвэл албан тушаалыг ангилал, зэрэглэл, цалин усны системд байрлуулахад бэлэн болдог. За хамгийн эхлээд одоо байгууллагын менежер байлаа гэж үзье. За менежерийн дараа мэрэгчлэлтэн, түүний дараа ажилтан гэх мэтэр одоо ажил албан тушаалаас нь хамааран чухлаас нь одоо доош нь болгож эрэмбэлдэг байгаа. За хассан харьцуултын арга байна. Энгийн зэрэглэх аргын боловсронгүй хэлбэр. За үнэлгээнд хамрагдаж байгаа ажил бүрийг бусад одоо ажил бүртэй харьцуулдаг. За үн цэнийн хувьд доогуур буюу тэг оноо. За тэнцүү буюу 1 эсвэл дээгүүр буюу 2 гэсэн оноог. За эцэст нь оноог одоо хооронд нь нэмээд хамгийн өндөр оноо авсан гэдгээр нь өндөр зэрэглэлтэй, гүйцэтгэлтэй гэж одоо үнийг харьцуулан оноо гаргаж дүгнэдэг. За мөн оноогоор зэрэглэх арга гэж байдаг. За энэ арга нь үнэлгээнд хамрагдах ажлын нийтлэг хүчин зүйлбэрт нь наривчсан шинжилгээг хийгээд ажлыг тоон үзүүлэлтэд оруулан үнэлэх арга байдаг. За үнэлгээнд хамрагдаж байгаа ажилд байдаг одоо ур чадвар, хүчин чармаалт, үүрэг хариуцлага, ажлын нөхцөл зэрэг одоо нийтлэг хүчин зүйлсийг олж тогтооход үндэслэгддэг. За хүчин зөвлбөрийн түвшингүүдэд нь хуваагдаж тэдгээрт өгөх оноонууд нь мэдээж ялгаатай байна. За өөрөөр хэлэх юм бол тухайн одоо ажил албан тушаал мэргэжлийн одоо нэрсийг нь чухлаас нь эхэлж зоогоод тэгээд аль одоо ажилтнанд хэдэн оноо тавих вэ гэх мэтээр одоо оноонуудаа ялгаатайгаар тавьж өгдөг. За тэгээд үнэлгээнд хамрагдах ажил тус бүрийн тухайд нийтлэг хүчин зөвлбөрийн түвшинд эзлэх хувийг нь тодорхойлоод түвшин бүрийн оноогоор өргөжүүлээд за хооронд нь нийлбэр онооны дүнгээр зэрэглэн одоо гаргадаг байгаа. Өөрөөр хэлэх юм бол тухайн ажил албан тушаал өгсөн тэрхүү одоо үнэлгээнүүдийг одоо хэдэн хувийг нь авсан бэ гэдгийг одоо хооронд нь харьцуулж нийлбэр дүнгийг гаргадаг байна. За тэгвэл зорилго тулгуурласан аргууд байгаа. За зорилгоор өдөрт үнэлгээний арга гэдэг нь менежерүүдийн ажлыг дүгнэхэд хөвчлэн хэрэглэгддэг ба одоо дараах хэд хэдэн үе шаттай байдаг. За нэгдүгээрт нь ажил албан тушаалын зорилгыг сайн тодорхойлж, зорилгод хүрснээр ямар үр дүн гарсан байхыг тодорхойлох ёстой. За зорилгод хэрхэн хүрэхийг харуулсан үйл ажиллагааны төлөвлөгөө гаргадаг. За зорилгын бодит гүйцэтгэлийг төлөвлөсөнтэй нь одоо харьцуулж үзнэ. За мөн зорилгоор биелүүлээгүй бол одоо яаж хүрэх талаар дахин төлөвлөнө. Хэрвээ зорилгоо биелүүлсэн бол дараагийн шин зорилгоо шинээр тодорхойлж гаргадаг. За тэгвэл хоёрт нь хариуцлагын төвүүдээр үнэлэх арга байгаа. Хариуцлагын төв гэдэг нь үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг нэг хүний хяналт бүхий юм байгууллагын нэгж байна. За хариуцлагын төвийн ажлыг үнэлэхдээ үр ашиг буюу гарц орцын харьцаа, за үр дүн буюу зорилгод хүрсэн байдал гэсэн энэхүү хоёр үзүүлэлтийг авч үздэг. За энэ аргыг салбар нэгж хариуцсан менежерүүдийн ажлыг дүгнэхэд хэрэглэгддэг. За тэгвэл ажлын стандартын арга байдаг. За энэ аргыг шууд хэмжиж болох үс удирдах биш ажилтнуудын ажлыг үнэлэхэд одоо хэрэглэдэг. За ажлын гүйцэтгэлийг шалгуурууд нь стандарт хэлбэрээр өгөгдсөн байдаг ба түүнийг бодит гүйцэтгэлтэй харьцуулах замаар үнэлгээ хийдэг. За жишээлбэл нэг гавнуучны ажлын байрны хийгдэх ажлуудыг 1-5 хүртэл эренблэн одоо жагсаасан байдаг бол тэр хүний одоо гүйцэтгэлд нь эцсийн дүнд нэг одоо тэгээс 5 хүртэл ямар байгаа вэ гэдгээр нь одоо үнэлэн оруулдаг байна. За таан ба чанарын үнэлгээний арга гэж байдаг. За энэ дотроо эсээ бичих арга. За энэ аргын үед ажилтан өөрийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайлан бичдэг. Эсээг дотор нь бүтцлэгдсэн болон бүтцлэгдээгүй гэж ангилагддаг. За бүтцлэгдсэн гэдэг нь тодорхой сэдв, тусгай заавруудын дагуу ямар нэг асуудлуудыг хамарсан дэлгэрэнгүй эсвэл товчхон одоо бичгэлсэн байх талаар цаанаасаа албан ёсны одоо заавар бичигдсэн байдаг.
За тийм болвол одоо энэ нь бүтцлэгдсэн гэдэг. Нөгөөх нь бол тодорхой заавар өгдөгөө тохиолдолд одоо дурын байдлаар өөрийнхөө хийж гүйцэтгэсэн ажлаа бичсэн за үнийг бүтцлэгдээгөө гэсэн бичих арга гэж одоо хэлдэг байна. За хоёрт нь онцгой нөхцөл байдлын үнэлгээний арга байдаг. За энэ үнэлгээ нь үйлдвэрийн осол аваар хологдол за хүмүүсийн хооронд маргаан гарах онцгой нөхцөл байдалд ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж тэмдэглэл хөтлөн за энэ тэмдэглэл нь онцгой нөхцөл байдлын тодорхойлтыг одоо өгдөг байна. За хяналтын удасны арга нь за энэ аргыг хвчлэн хувь хүний ажлыг үнэлэхэд хэрэгэлдэг. За ажилтны зам байдалтай холбоотой асуудлуудад тийм эсвэл үгүй гэсэн хариултад өгдөг. Хяналтын хуудасанд бичигдсэн асуултууд нь ихэнхдээ одоо хувийн шинж чанартай байдаг ба асуултуудыг оновчтой сонгож ойлгомжтойгоор илэрхийлэх юм шаардлагатай. За ингэснээрээ тухайн хувь хүний талаарх одоо үнэлгээнүүдийг гаргах боломжтой байдаг. За график үнэлгээний арга. Энэ арга нь гүйцэтгэсэн ажлын тоо, найдвартай байдал, ажлын мэдлэг, эрс нэгт нэм байдал, хамтран ажиллах чадвар зэрэг үзүүлэлтүүдийг хувь хүн бүрээр дүрстэн үнэлдэг арга бөгөөд тоон болон бичгийн тодорхойлолтын үнэлгийг одоо зэрэг багтааж гаргадаг ийм одоо график зураг гаргадаг одоо ийм арга байгаа. За эцэст нь зам байдлаар үнэлж хэрэглэх арга гэж байгаа. За салбарын нэгжийн үр дүнг хангахын тулд ажлыг амжилттай гүйцэтгэх шаардлагатай зам байдлыг тодорхойлж өгдөг арга байна. Ажил мэргэжил болгон хүнээс онцгой зан чанарыг шаарддаг учраас түүнийг хэрхэн хангаж байгааг үнэлж дүгнэхийн тулд энэ аргыг өргөн хэрэглэдэг. За энэ аргыг ойлгож зохиохын тулд ажлын хэмжигдэхүүн гэсэн ойлголтыг сайн ойлгосон байх шаардлагатай байдаг. За уг аргын үнэлгээний тогтолцоог бий болгох 3 үе шаттай байдаг. За нэгдүгээрт нь ажлын үүрэг хариуцлагыг тодорхойлно. За хоёрт нь үүрэг даалгаврын хэмжигдэхүүн бүрт тохирсон зам байдлын тодорхойлтыг нь гаргадаг. За гуравт нь зам байдал бүртээ харгалзах үнэлгээний байдлыг тогтоогоод хэд хэдэн ажлын хэмжигдэхүүнүүдийг одоо хэмжигдэхүүнүүд тодорхойлтыг нь бүлэглэн одоо багтаадаг. За үнэлгээний энэ арга нь ажилтнуудын ажлын гүйцэтгэлтэй холбоотой тодорхой буцах холбоо харилцааг хангаж өгч чаддаг тул гүйцэтгэл сайжрахад чухал ач холбогдолтой ийм аргууд байна. За 360 градус гэдэг үнэлгээний арга байгаа. Энэ нь одоо байгууллагууд одоо удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад ихэнхэн хэрэглэгддэг ийм чухал арга байдаг. За энэ арга нь үнэлгээний удирдлагын шинэ онцлогтой холбоотойгоор гарч ирсэн арга байгаа. За хувь хүнийг маш олон талаас нь үнэлж дүгнэх арга бөгөөд удирдлага, хамт олон ажил мэргэжлийн хүмүүс за мөн хэрэглэгчдээр үнэлүүлэх төдийгүй өөрөө ч өөрийгөө үнэлдэг ийм арга. За энэ аргыг ашиглахдаа дараах хэд хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. За үүнд нэгдүгээрт нь асуулга. За 360 градус арга нь ихэнх тохиолдолд хувь хүний төрөл бүрийн зан арын шин, ирээдүйн төлөв байдал, гүйцэтгэлийн хэмжих агуулгыг боловсруулахаас эхэлдэг. Асуулга нь үнэлэхэд чиглэгдсэн байдаг тул хэрхэн хийж гүйцэтгэдэг, яаж хийдэг вэ гэх зэрэг иймэрхүү асуултууд байдаг. Асуулгыг байгууллагын хэн нэгэнд боловсруулах юм уу? Эсвэл бүр авцаарцсан ашиглан хөдөлтөн авах боломжтой байдаг. За энд манлайллыг багийн тохиологч буюу одоо хүмүүсийг удирдах аргыг, өөрийн менежмент нь ямар байна, харилцаа, алсын хараа, зохион байгуулах ур чадвар, шийдвэр гаргалт, за мөн мэдлэг, туршлага, жолоодолт, дасан цагцал зэрэг бүгдийг нь одоо үнэлэх юм боломжтой арга гэдэг байна. За хоёрдугаарт нь зэрэглэх гэж байдаг. За асуулын үр дүнг үзүүлэлт бүрээр гаргаж зэрэглэдэг. Ингэхдээ үзүүлэлтийн одоо ач холбогдол бүхэн гүйцэтгэл хоёрыг аль алийг тусгадаг. За асуулгад ач холбогдлын зэрэгээс тогтохдоо зөвлөлбөрт 1-6. За 1 гэдэг нь огт ач холбогдолгүй. 6 гэдэг нь онцгой ач холбогдолтой гэж үзээд за 1-6-гийн хооронд үнэлгээнүүдийг өгдөг. За мөн гүйцэтгэлийн хэмжээс 1 буюу хамгийн бага эсвэл 6 буюу онцгой сайн гэсэн оноог өгч зэрэглэн ч гэсэн ийм арга байгаа. За 3-т нь мэдээ боловсруулалтын арга байна. Асуулгууд нь байгууллагад хвчлэн программын тусламжтайгаар боловсруулагддаг. Энэ нь мэдээлэл цуглуулалт, шинжилгээг хурдан хийж дуусгах боломжоор хангах бөгөөд хамгийн хялбараар үзүүлэлтүүдийг график хэлбэрт тавихад тусалдаг. За график үзүүлэлтүүд нь мэдээллийн харьцуулт хийхэд ийм тохиромжтой байдаг. За мөн 4-т нь эрх холбоо байна. За энэ нь гол төлөв тухайн хүнд зарим тохиолдолд түүний менежерт эсвэл хоёуланд нь үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулагдах байдлаар хэрэгждэг байна. За зарим компаниудын хувьд хэнд нь ч мэдээлэл өгдөггүй. Энэ нь тухайн байгууллагын соёлоос хамаардаг. Хэрэв нээлттэй соёлтой болвол эрх холбоор дамжин заавал мэдээллийг хүргэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан буюу менежерийг 360 градусаар үнэлсний дараа эргээд одоо тэгэхээр тэрхүү үнэлгээний одоо үнэлгээг тухайн ажилтнуудад мэдээлдэг байгаа. За зарим газруудад бас мэдээлэхгүй байх юм одоо тохиолдол байдаг. За 5 дугаарт нь үйл ажиллагаа байна.
За энэ нь тухайн процессын зорилтоос хамаарч одоо хөгжүүлэх үнэлэх эсвэл цалингийн талаарх эрх холбооны тусламжтайгаар хэрэгждэг. За хэрвээ үнэлгээний зорилго хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн бол түүнийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Энэ төлөвлөлтийн үйл явцад хувь хүн болоод түүний менежер хоёулаа оролцдог. За харилцан зөвшөлдсөнөөрөө хэрэгжих боломжоор хамрагдана гэж үздэг байна. За энэ аргыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд одоо дараах хэд хэдэн зүйлүүдийг шалгуур болгон авч үздэг байна. За үүнд топ менежерүүдийн идэвхтэй дэмжлэх хэрэгтэй байдаг. Хувь хүн бүр төдийгүй одоо байгууллага бүхэлдээ энэ аргын үр өгөөж үйл явцыг сайн ойлгосон байх. За эрх холбооны мэдээлэл нь хөгжлийн суурь болон ашиглагдах байдал. Асуулын асуултууд нь зан төлөвийн ерөнхий болон чухал талуудыг тусгасан байх ёстой. Энэ процессор дамжин хэн нэгэнд аюул занал хэл учруулаагүй байх ёстой байдаг. За маш сайн дамжуулсан харилцаа сургалтын хөтөлбөртэй байна. Асуулгын эрх холбоонд бөглөхөд хэлбэр өмнөх асуултуудтайгаа уялдсан байх. За мөн хүн суртал багассан байна гэсэн одоо энэ бүх шалгууруудыг хэрэглэх ёстой байна. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.